Guys, намайг юу хийснийг нэг хардаа та нар. Өнөөдөр хэдүүлээ А болсон сэтгэл ярилцуулна. За. Үшээ борхоо. За. Тэгэхээр guys, болчинтай Обама маань А болсон байгаа. Баяр хүргэцгээе. Баярлаа. Гол ажлыг би хийлээ. Цаг хугацаа явж гин. Саяхан л 20 гараал өөрөө хүүхэд шахвал сайхан талчхан саймтан байсан. Одоо өөрөө А болчих гэж. Талчханасаа А боллоо. Анх YouTube сууг хийж яхад бараг та нарын зарим төрөөгүй байсан шүү. Ер нь бол 2025 оны 12 сарын 3-нд 3.5 кг хүүтэй болсон. Хүү маань 3 гал эмнэлэг дээр төрсөн. Ер нь бол хүмүүсээс асуу зөвлөгөө авсны 3 гал гаргахаар шийдсэн. Тэгээ бусад санд болсон эмнэлгүүдээр явсан. Тэгээд яг арай тухтай санагдсан 3 гал байсан. Тэгээд ямар ч одоо юу гэдэг нөө инфлюенсер ютубер ямар ч хамтралгүйгээр зүгээр л яг л хүмүүс яаж төрүүлдэг шиг төрүүлсэн. Эмнэлгийн цэвэрхэн хүн бас айхтар буужинсан биш. Хоол нь аюу ирүүл бас цэвэрхэн. Эмч сувилагч нар нь аюу гой зөвлөгөө, нээлттэй зөвлөгөө өгсөн. Аюу их юм сурсан. Бүгдийг анханаас нь сурсан. Хүүхэд яаж тэрхээс хулаал те. 3 гал эмнэлгийнхэнтэй баярлаа. Бодоодсон живж баярлаа гэж хэлээгүй юм билээ. Ер нь л хүүхдээ гаргаад буужинаа зүгээр. Яагаад бас Монголд ирж төрөөр болсон бэ? Хүмүүс чинь түшиг минь гадагшаа явж хүүхдээ төрүүлдэг батал. Чи чинь бүр гадаад байжсан яг төрөх болондоо Монголдоо ирж ингээд төрөөдөх юм аа. Одоо ямар шалтгаан байсан бэ гэдгийг бол нэлээд хүмүүс асуусан. Тэгээ Монголд ирчээд ерөнхийдөө нэг ямар ч байсан харъя гэж бодсон. Санаа байсан. Анханасаа ер нь Монголдоо хэрвээ ингээд Монгол хүүхэд Монголдоо гарах юм бол илүү гоё санагдсан. Тэгээ ямарсан зүгээр ирээд харъя гэж бодсон. Тэгээд ирээд харсан. Ер нь нөхцөл байдал их дайжгүй байсан. Тэгээ миний бодлоор бол Монгол одоо л нэг зүхтааж хүүхдээ төрүүлдэг газар биш болсон. Ер нь бол Европын эмнэлгийн ямар шоу төвшөнд байгаа юм бидэн. Тэгээ Монгол бол нэг тийм хоцрогдсон биш шүү. Тэгээ бид тээр ярилж байгаа за ер нь Монголдо төрчихилт те заавал ингэ жирэн буцсан бас ингээд өөртөө зовоогоод явах гэж бодсон. Тэгээд нэг сар 2 сар байсны эцэст хүүхэд төрлөө. Тэгээ ингэ байж байгаад ер нь буцах шаардлага байна уу? Монголд гоё л биш. Ажлын боломж нь арай илүү байна. Улс их орн маань аюугай хүлээж авж гин. Бараг л ер нь бол иргэсэн лаймтай яваадсан шүү дээ. Би чи ер нь бол нэг үе бодвол бас хүмүүс арай нэг соёлтой, арай нэг учиртай болсон байна. Гоё гэрэлт ирээдүй харагдаж гин. Тэгээд ер нь Монголдо амьдрыг гэж шийдсэн. Тэгээд Монголдо байр саваа аваад ерөнхийдөө бас ингэж үлдээ гэж бол шийдсэн. Хүүдэ ямар нэр өгсөн бэ гэж хүмүүсэд аюу их асуусан. Сүүлд би бас тэр нөгөө Эрдэнтийн яриа лекцэн дээр хэлсэн. Нэг хүүхд гарч иж тайзнаар асуусан. Аюу хөөрхөө. За. Анаа хүүхдийн нэр хин гэдэг вэ? Хүүхдэд нэр өгнө гэдэг чинь бас амаргүй юм байлээ. Ер нь бол маш их бодсон. Маш олон хөлбрүүд байсан. Бодож Тэмүүл гэдэг нэр өгсөн. Аав нь бол хүүдээ зүгээр миний хүү Тэмүүл гэж хэлсэн. Амьдрал сайхан тэмүүлэх хэрэгтэй, мацах хэрэгтэй, зүтгэх хэрэгтэй. Миний хүү Тэмүүл гэдэг нэрийг сонсох болгондоо манай хүү за миний аав намайг ингээ хичээгээрээ тэмүүлээрээ гэдгийг сонсоод мотивац, үүртийн мотивац. Зөвхөн нэрээрээ үүртийн мотивац. Тэгээ хүний нэр ер нь аюул чухлаа. Би ингээд Түшиг гэдэг нэртэй болоод ч тэрүү би ч аюул түшигтэй залуу штэ. Тэгээ зарим найз нар маш шоолд. Чи одоо түшиг юм байж одоо жоо түшигтэй байл та гэж яах шоолдог. Тэгээд ер нь хүний нэр ингээд байнга нэг юм утга нэг нөлөө дагаж явдаг юм шиг санагддаг. Аюу чухал. Тэгээ Монголд хүүхэд гаргах, Европт хүүхэд гаргах хоёрын нэг том ялгаа нь юу вэ гэвэл зардал байсан. Та хэдийн зарим нь гайхч магадгүй. Монголд бол хүүхэд гарах тал дээр илүү зардалтай тусч ийсэн. Яа тэгвэл Европт бүх зүйл эрүүл мэндийн даатгалаар ялангуяа хүүхэд ээжтэй холбоотой ер нь бол бүх зүйл үнэ үү гэж хэлж болно. Ер нь бол Европт бол мөнгөгүй хүн ч хүүхэд гаргана. Ер нь бол нэг тийм ачаал байхгүй. Монголд бол ер нь бол яг нэг стресс багтай, нэг гайгүй хүүхдийг ингээд нэг баталгаатай төрүүлээд ингээд өсгөө гэвэл мөнгө зардал нь арай илүү. Тэгэхээр ер нь бол миний хувьд арай өөр. Монголд яг хүүхдээ гаргахын зардал өндөртэй ч гэсэн эсгээрээ боломж нь их байсан учраас Монголд ингээд
өсөх нь бол ямар ч асуудал байгаагүй. Тэгээ хүүхдтэй болсны дараа хүүхдтэй холбоотой бас байгууллагууд нэлээд холбогдож эхэлсэн. Одоо жишээ нь хүүхдийн жих памперс айгүй чухал юм байлээ. Бид тээр мэдгүй ихлээд тэрэндээ нэг ач холбогдол өгөө яатсан чинь хүүхд маань ингээд харшил гараад зөвхөн памперснаас болоод тэгээ ингээд памперсаа ганц хоёр сольсон. Тэгээд миний ингээд энэ жихийг хэрэглэсний дараа манай хүүхд төр ямар ч одоо харшил маршил гарах нь болсон. Тэгээ миний чихтэй хамтрах шийдвэрээ гаргахаас өмнө нэлээд хэрэгж үзсэн. Одоо бол бараг сар гарan хэрэгжилж байна. Ямар ч асуудал байхгүй. Эднийх англи технологиор үйлдвэрлэсэн одоо амьсгалдаг бүтцтэй чих болохоор бас ингээд хүүхдийн арьс давхар одоо амьсгалахад тусалдаг. Тэгээ Японы алдартай санди гэх технологи байд юм бэлээ. Тэр технологийн хурдан шингээгчтэй учраас хүүхдийн шингэн өтгөн юу гэдэг те тэрийг газ шингээгээд агаар орж гарах тийм чөлөөтэйгээр одоо хүүхд эвтэхнэр бүтээгдсэн гэсэн. Энэ цүнх аюу амар санагдсан. Зай томтой, эвтэйхэн. Энийг бол байнгын гадуур хүүхд авч явахдаа авч явж байгаа. За тэгээ миний мэхэндээ ийм гоё бүтээгдэхүүнүүд явуулсанд баярлалаа. Ингээд бичлэгээ үргэлжлүүлцгээе. Тэгээ тийм учраас дүүнертэй хандлагад бол ер нь бол бас бэлтгэлтэй байх хэрэгтэй. Яг уу ингээд зохицуулж болох л та. Ер нь бол ингээд улсын имлэг юу гэдэг хамаадан садан, найз нөхд юу гэдэг аргалал те. Нөгөө монголчин хамгийн том давуу тал нөгөө хамаадан садан ихтэй одоо тойрч хүрээсэн хүмүүс ихтэй учраас ингээд яаж байгаа л болгодсон юм бэлээ хөрх. Бид нэг ингээд анзаарч байгаа хгүй сая ингээд зүгээр хүүхдээ бид гур ингээд айл гисгэд цаансраар тэгэд хүмүүс чинь ингээд мөнгө өгöd байгаа хгүй манай хүүг мялаагаа бид хүүгээ шоолоод үгүй эн чинь баг намайг бараг тийчих гээд байгаа юм шүү. Тэгээ дүүнертэй хандсахад ер нь бол бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хоосон байж бас хүүхд шууд гарах гад нэг яарах юм бол байхгүй шүү. Ах нь бол 30 гарчаад ер нь 33 4-тэй хүүхд гаргалт хүүхдтэй болж штэ. Анхны хүүхд. Гэтэ бас боломжтой болсон хойно гэхлээрээ учиргүй бас нэг их юм бэлдээл нэх ингээд юу гэдэг бүр ингээд нэг амьдрал яг болсон хойно хүүхдтэй болно гэдэг бол ер нь бол тэгж бас бодоод хэрэггүй. Маа нэг ах хэлжээсэн Францд байдаг ах. Ер нь бол хүн нэг бэлэн болдгоо маа. Ер нь нэх хүний амьдрал ер нь яг нэг өдөр ингээд бэлэн болол бүх зүйл ингээд болцсон. За одоо ингээд хүүхдтэй болсон бол гэж болдгоо маа. Тэр чинь ингээд замдаа ингээд зохицуулж болд юм аа гэж хэлсэн. Тэр үг ер нь айгүй үнэн санагдсан шүү. Тэгээ тийм учраас яг тэр гол цэгээл болох хэрэгтэй guys. Нэх эрт ингээд юу ч болоогүй гэж бас ингээд хүүхдтэй болохгүй яарах хэрэггүй. А нөгөө талаараа нэх лаг ингээд болсон хойно хүүхдтэй болно. Яг нэг энэ хоёрын дундлын нэг юм гоё өөртөө тогсон цэгээл сонгох хэрэгтэй шүү. За. А тийм энэ дээрээс шалгаад нэг зүйлийг хэлэхэд яагаад бэлтгэлтэй болсон хойно хүүхд гаргасан зүгээрээ гэвэл хүүхэд гарсны дараа амьдралын хэмнэл тэр чигтээ өөрчлөгддөг. Нойр чинь өөрчлөгдөнө. Амьдралын чинь хэмнэл ажиллах цаг чинь өөрчлөгдөнө. Хуучин бол ингээд яг ингээд чанартай нойроо шүн аваад эрт босоо спорт хийгээл яг ингээд цагийн ажиллаа яг ингэж одоо бол ингээд юм ингээд жоохон ингээд харин сайн нэлээд замбрааг үжээд одоо юу н арай нэг ингээд тогтоод ингээд сүүлийн үед ингээд бичлэг контент хийх завтай болоод одоо хийж байгаа байхгүй юу? Хүү маань 2 сартай болсон дараа би хүүхдтэй болсон бичлэг хийж штэ ер нь бол ингээд ойлгочих заяа бодит жишээ. Тэгээ дараагийн ярилцах чухал зүйл юу вэ гэхээр би өмнөөс аягүй сонсч хүүхдтэй гаргаад ингээ амьдрал аягүй утга учиртай болдоо. Амьдрал илүү ингээ аз жаргалтай болдоо гэж бол аягүй сонсч байсан. Яг тэрэн дээр бол ингээ хүмүүс тэр аз жаргалыг арай буруугаар ойлгоод өгч магадгүй ш. Аз жаргал гэхээр ингээ байнгын инээж ханаагаал байнгын нэг гоо ингээ хүүхд гаргаал тэр гэр ингээ гэрэл гэгээтэй болоод ингээл зовлонгүй болж байгаа юм биш. Тэгээ тэрийг яг би та нарт яг тайлбарлах уу. Хүүхдтэй болоод асуудал их гарч ирнэ. Гэхдээ тэр асуудлууд маш богинохон мөчүүдээр ингээд зүгээр л арилгагдчихна. Одоо жишээ нь манай хүн ингээ 2 сар гарантай болоо одоо баг 3 сарт болох ч байгаа. Ингээд сүүлийн үед юм ярьдаг, инээдэг болж байгаа байхгүй юу? Миний хувьд бол хүүхд гарснаас хойш хамгийн гоё мөчин тэр. Яг анх мэдээж гарч явах сонирн байсан, гоё байсан, сонирхолтой байсан. Гэтэ яг миний хувьд хамгийн гоё мөчин сая ингээл манай хүү хэд хоногийн өмнө инээд сураал над руу хараад ингээл инээж байгаа байхгүй. Тэр яг инээх мөч ингээл зүгээр тэр өнгөрсөн одоо тэр имлэг юу гэдэг ингээл хүүхэд ингээл тэр бүх тэр асуудал тэр бүх ингээд юу ингээл зүгээр ярьж ачиж байгаа юм. Зүгээр би амар аз жаргалтай болж байгаа юм. Зүгээр ингээд аз жаргал бүр ингээд яг би мэдэгдэж байгаа юм. Тэр хүүхдийн инээж байгааг ингээл хараал ингээл чамруу чиний хүүхэд инээж нэг одоо нэг хөөрхөн ингээл чамтай ингээд амар яг тэр жижигхэн мөчүүд л ингээд бүх ингээд юу ингээд арчиж тийм байлээ. А тэгэхээр бол ингээд байнга нэг гоё ингээд жаргалтай хүүхэд ингээд
хүүхд гараад амьдрал утга учиртай болоод гинт ингээл тийм бол байхгүй асуудалтай. Гэхдээ тэр асуудлууд маш богинохон маш гой нандин мөчүүдээр ингээд тарчигдчихдаг гэх юм уу. Яг хүмүүс айлгаад байгаа жоохон туршлагатай ээж нар наа чи зүгээр трейлер яа одоо 2-3 сартай хамгийн амархан үе дээр нөө чи зүгээр дараа яахыг харцгаая. Дараа яах нь нусаа хацартаа наах гэдэг шиг те. Одоогийн байдлаар гайг байна. Тэгээд одоогийн байдлаар хуучныхаа амьдралын хэм маяг руугаа баг орж ийн. Жимээ хийж эхэлсэн. Мэдээж хүүдээ аав нь булчинтай байсан шүү гэж хэлхийн оронд одоо булчинтай байгаа би харуулмаар байна. Хүмүүстэй өмнө ингээд жим юм ярихлаар би хүүхдтэй тэг ингээд хүүхдтэй болсныгаа дараа чи ойлгоно гэж хүмүүс аяг ярьдаг байсан. Одоогийн байдлаар нэх бэлтгэлээ бол нэг таслах хэмжээний тийм юунд хүрээгүй байна. Тэгээ одоо ч ер нь тэгээ хүүхд өсгөх ярайн тал дээр сошиал хөгжсөн айгүй амар байгаа. Ээжүүдийн групп хийж байна, аавуудын групп хийж байна. Тэгчлээ, ингэж жиг сажиг асуудлууд мэдээж гарна. Наацхийн одоо нөгөө хүүхд анх гараа шаралдаг. Тэгэл нүүр ам дээр жиг сажиг одоо юм гарах те. Шалтгаангүй ойлгох юу гэдэг. Тэгэл нөгөө янз бүрийн юм гарч ирнэ ер нь бол. Олон хүмүүсээс асууж байгаа л дундыг барих хэрэгтэй юм байна лээ. Нэг анзаарсан зүйл юу вэ гэхээр эмчнэр хүртэл ер нь айгүй өөр юм аюу их ярьдаг. Өөрөөр арга ярина. Тэгээ тэрийг ингээд сүүл бодоод тахлаар угаас хүмүүний арга гэж байд юм бэлээ. Тэгэхээр яг хүүхэд төсөхөд хүүхэд өсөхөд яг тийм гэсэн юм нэг төгс шолуун зам байхгүй хүн болгон өөрийнхөө яван тэгээ цаг хугацаа өнгөрхийн хэрээр тэр нөгөө аргачлал нь өөрчлөлт нь одоо юу гэдэг бидний жоохон бах чи хүүхд болгоны өлгийддэг байсан бол одоо чи нөгөө өлгийдэхгүй байх нь бараг сайн гэл те. Ер нь ингээд тэрэн шиг маш олон зүйл өөрчлөлтөөд хөгжөөд ингээд явж байгаа. Тэгээд миний зөвлөгөө гэвэл зүгээр олон хүмүүсээс асуугаад яг тэр дундыг л барих хэрэгтэй юм бэл. 10 хүнээс асуугаад нэг 6-7 нь юу гэж ярьж чинь тэрийг дагаад гэдэг ч юм уу те. За тэгээд ер нь бол тэгээд болондоо гэдэг шиг л хүн бол аав ээж байх тавилантай бидний өвөг дээц бүгд хүүхдтэй болсон учраас бид нар өнөөдөр булчинтай убагийн бичлэгийг хараа сууж байгаа. Тэр одоо урт үед дотор нэг л хүүхдгүй байсан бол тэгэл одоо та хэд ингээд энд байхгүй. Энэ бол тэгээд нөгөө төрөлхийн инстинкт, төрөлхийн мэдрэмжээр явдаг зүйл учраас тэгэл ер нь болондоо. Тэгээ эцэст нь ер нь бол нэг зүйлийг уриалахад бол боломж нь байвал ер нь хүүхдтэй болох хэрэгтэй. Сүүлийн үед бол дэлхийд даяар зөвхөн Монгол гэлтгүү те. Дэлхийд даяар төрөлтийн тоо нэлээд буурч байгаа, хүн амын тоо буурах одоо аюулт хүрээд байгаа. Ялангуяа Европ бол би Европт байж байгаад ирсэн. Европт бол ингээд хөрсүүл аюу ихтэй. Хүн ам ер нь ингээд хөшөрсөн. Тэгээд ер нь ингээд цагаач магаач аюу аваад байгаа штэ эдэр чинь бас учиртай цаагаараа. Тэгээ хүүхд гаргалтууд нэлээд багассан. Хүүхд гарахт насны тоо нэлээд оройцсон. Тэгээ Монголын хувьд ч гэсэн тэр тренд бол дагаж явж байгаа. Тийм учраас үнэхээр боломжтой бол үнэхээр юу гэдэг сайн хантайгаа учирсан бол үнэхээр санхүүгийн нэг тодорхой хэмжээний бололцоо байвал хүүхдтэй болоход бол ер нь нэг буруудаад байх юм байхгүй шүү. Айтом дээр гарсан мэдээлэлээр бол сүүлийн 20 жилийн түвшинд Монгол улсын хүн амын өсөлт хамгийн бага зэгтээ хүрсэн байгаа. Яг бусад улс орнууд бол ингээд улсаасаа бас дэмждэг. Одоо ингээд Франц улс гэхэд хамгийн тогтолцоотой 2 хүүхэд өрөх сард дунджаар 130 орчим евро, 3 хүүхэд бол 200 урамшуул. Одоо чи нөгөө байрны түрээсийн урамшуул нь хүртэл ингээд өсөөд явдаг. Оросд одоо бас юм мөнгө урамшуулаад байна. Швед, Герман гэх мэтчлэн. Тэгээ ингээд Монголд яг яалтчгүй нөгөө улс төрийн байдал докторгүй улс төрчдийн яагаас болоод бас ингээд нэг гоё хүүхэд гарах тохиромжтой орчин биш байгаа. Имлэг нь хүрэлцээгүй одоо юу гэдэг те. Тэгээ тиймэрхүү сөрөг таалууд бол байна. Гэхдээ ер нь бол нөхцөл байдал илүү гайг болж байгаа, илүү дээр болж байгаа. Тэгээ тийм учраас Монголын үрс маш олон болтугай гэсэн ерөөлөөр энэхүү бичлэгээ дуусгамаа. Бүгдээрээ манай хүү зориулаад эрцгээ бүртгүүлээрээ. За тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай guys.